Дижитал шилжилтийг эрчимжүүлэх нь Монголын эдийн засгийн тэргүүлэгч салбар болох хууль уурхайн салбарт онцгой ач холбогдолтой. Хиймэл оюун, автоматжуулалт, цэвэр технологийн дэвшлүүд нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ үйл ажиллагааны загварыг өөрчилж байгаа учраас эдгээр технологиг үр дүнтэй ашиглах нь урт хугацаанд өрсөлдөх чадвараа бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм а. Жишээлбэл оюу толгой компанийн гүнийн уурхайд зарим үед жолооч орохгүйгээр машин техникийг авсаас бүрэн удирддаг болжээ. Үр дүнд нь үйл ажиллагаа сайжирч олборлолт ч нэмэгдсэн сайн туршлага байна. Ингэснээр одоо манай яг одоо жолооч нар маань ер нь бол компьютерийн ард суугаад ер нь одоо нэг компьютерийн тоглоом тоглож байгаа мэт яг хөдөлгөөрөөр гараараа удирдаад тэр одоо машинуудаа удирдах боломжтой болсон. Энэ дээр одоо нэг хүн нэг машин дээр гэхээс илүү нэг хүн олон зэрэг машиныг бас давхар удирдах боломжтой. Залуучууд маань ингээд шинэ технологиг суралцаж дэвшилтэд одоо энэ арга барилыг уурхаадаа нэвтрүүлэх энэ боломжууд нээгдэж байгаа гэж харж байгаа. Уул уурхайн хайгуул олборлолтын салбар нь хүн хүч хөрөнгө оруулалт их шаарддаг. Тиймээс аль болох технологийн дэвшлиг ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болсон. Үүнд төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа чухал. Тухайлбал стартап компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд бодлогын яамны хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх хэрэгтэйг хэлж байна. Эстони улсыг аваад үзэхлээр 1.3 сая хүн амтай 10 unicorn компани бол одоо төрөн гарсан байна. Нэг иргэнэ дор хаяжтай 2-3 компанитай компани бий болохыг одоо бодлогоор бол дэмждэг байна. Монгол улсын хувьд бол venture capital-ыг хөгжүүлэх бол нэн шаардлагатай бол байгаа. Тэгжээж стартап болон томоохон компаниудаас хөрөнгө оруулалт авч иж жижиг компаниудаа ингээд дэмжих энэ процесс бол явагдах юм байна. Одоо томоохон корпорациуд өөрсдөө юу гэдгийг жижиг стартапуудыг жишээлбэл өөрийн одоо хэлтсийг ажилуулах гэдэг юм уу тий. Эсвэл одоо шууд худалдаж аваад ингээд дотроо шингээчих. Ийм майндсет одоо тийм сэтгэлгээнүүд яваад байна. Ихэнх хувийг нь аваад ингээд ороод ирчихсэн тий. Тэгэл одоо яг өөрийн ийм хэлтсийг ажилуулна гэх юм бол энэ салбар чи өөрөө хөгжихгүй. Монгол улсын дижитал шилжилтийн боломж эрсдлийг салбарын нөлөө бүхий удирдагчдын хамтаар нээлттэй хэлэлцэж, дижитал технологийн хүчээр уламжлалт салбаруудыг бэхжүүлэх, мөн инновацийн экосистемийг бүрдүүлж, Монгол улсыг дэлхийн дижитал эдийн засагт зохиох байр сууриа эзлэх боломжийг бүрдүүлэх зорилготойгоор өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм а. Хэлэлцүүлэгт гадаад дотоодын 20 гаруй хүндэт зочин оролцсон байна.